За сайн байцгаана уу? Бидний дэлхийн технологийн томоохон компаниудын ярилцлаганд бэлдэх 150 өдрийн чаленжийн 8 дахь өдөр үргэлжилж байна. За өнөөдөр бид хамгийн анх удаага lead code дээр байгаа medium төвшний бодлогыг бодож үзэн. За тэр бодлогын нэр болохоор group anagrams гэдэг бодлого. За хэрвээ өмнө нь байсан valid anagrams гэдэг бодлогыг бодож байгаагүй бол энэ бодлогыг бодоход хэцүү. Тийм учраас valid anagrams гэдэг бодлого миний YouTube channel дээр байгаа. Тэр энэ бодлтыг хараарай. Яг гэвэл энэ бодлогыг бодоход энэ бодолд бол тус болно. За тэгэхээр ямар утгатай вэ? Group anagrams гэдэг нь яг ямар бодлогыг хэлээд байна вэ гэхээр бид нэр ямар нэгэн string array өгдөн eat, t, tan, 8, nat, bat гэдэг одоо ийм string-үүдтэй ийм array өгдлөө гэж бодъё. Тэгэхэд хооронд нь анаграмуудыг хооронд нь хийх нь байна. За anagram гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл яг ижирхэн үсэг агуулсан ижирхэн үсэг агуулсан тийм хоёр стрингийг anagram гэж хэлээд байгаа юм байна. Жишээ нь nat, tan n энд агуулгдж гин, a энд агуулгдж гин, t агуулгдж гин. Яг ижирхэн үсэг ижир тоогоор агуулгдсан ийм стрингүүдийг бид нэр anagram гэж нэрлээд байгаа юм байна. За тэгэхээр бид нэр өөрсдөө юу хийх ёстой юм бэ гэвэл хэдүүсэнд нь юу хэрэгтэй вэ гэвэл hash map хэрэгтэй. Энэ бодлогыг бодоход hash map хэрэгтэй. Яагаад биднэрт hash map хэрэгтэй вэ гэж байгаа? Яагаад биднэрт hash map хэрэгтэй вэ гэхээр бид нэр тоолноо. Юуг тоосох юм бэ гэвэл тэр үсэг энэ string дотор хэдэн ширхэг байгаа гэдгийг тоосох нь байна. За eat гэдэг энэ үгийг жишээ нь авч үзье. За eat гэдэг энэ үг байна. За тэгэхээр биднэрт хамгийн анхандаа ийм юм байгаа. За tick. За b-нууд мэдээж tick, c tick, d tick, e tick. За ингээд доош явж байгаад t tick доош яваад c дээр ирээд tick. За үсэг хэд байгаа гэдгийг тоосон. За eat гэдэг үг a гэдэг үсэг 1 байна. b гэдэг үсэг tick байна. c гэдэг үсэг tick байна. d гэдэг үсэг tick байна. e гэдэг үсэг 1 байна. Доошоо явсаа t гэдэг үсэг 1 байна. Доошоо явсаа c гэдэг үсэг tick байна. За бид нэр ингэж бодох нь байна. За ингээд бид нэр энэ зүйлийг хийчихээ. Тэгээд дараа нь юу хэрэгтэй юм бэ гэвэл бид нэр hash map дээр нэмнэ. Hash map нь юунаас юу хүртэл hash map хийх юм гэхээр ямар нэгэн string-ээс тэнд нь vector string ямар нэгэн vector дотор хийгээд явах нь. За юу гэсэн үг юм бэ гэхээр за eat гэдэг үгний бид нар жишээг авсан. Тийм учраас бид нар энэ string гэдэг нь энэ key штэ тий. Hash map-ийнхаа энэ key-г бид нар юу болгох вэ гэхээр одоо 1 гээд дунд нь ийм одоо splitterтэй tick splitter дахиад tick. Тэгэхээр бид нар юу хийгээд байна гэхээр нөгөө нэг үсгнийхаа юунуудыг тоолсон тоонуудаа бид нар энэгээр нэг тийм key буюу одоо hash map-ийнхаа эхний тэр key-г нь бий болгоод байна гэсэн үг. Эхний тэр түлхүүрийг нь бий болгоод байна гэсэн үг. За ингэж яваад мэдээж энэ tick 1 tick 1 ч гэдэг юм уу те ийм ямар нэгэн бид нар кодыг цаашаа бид нэр string-ээр бий болгож чинь гэсэн үг. За энэ кодоор бид нар яах гэж байгаа юм бэ гэвэл hash map-ыг хийн. За энэ код нь хэрвээ тааруул бид нар тэр vector дээрээ eat гэдэг үгийг нэмэх нь шүү дээ. Eat гэдэг үгийг нэмэх нь. За энэтэй anagram болох хэвээр t гэдэг үг байгаа. За t гэдэг үг нь яах вэ гэхээр яг тоосоод үзвэл яг энэтэй ижирхэн зүйл гарна. Яг тэгвэл E гэдэг үсэг 1 байна, A гэдэг үсэг 1 байна, T гэдэг үсэг 1 байгаа учраас яг ижлэхэн keyтэй гарах нь байна.
Тэгэхээр eat T2 яг ижлэгэн түлхүүртэй гарах нь шүү дээ. Яг ижлэгэн тэр бид нэр коучсон тэр стрингтэй яг ижлэгэн гарах нь байна. Яг тэгвэл үсгнийх нь тоосж байгаа count нь ижлэгэн учраас. За бусд нь яг л ижлэгэн соккоор бодогдно. Тэгээд одоо жишээ нь eat, ate, T гэдэг 3 яг ижлэгэн keyтэй учраас энэ дээр бичигдэх нь шүү дээ. Яг ижлэгэн тэр түлхүүртэй байгаа учраас. За өөрөөр nat tan гэдэг юу вэ те? Тэр нь одоо ингэж одоо ямар юу гардیں۔ те? Ингээд нэг тийм key код гарах нь шүү дээ. Ингэж явсаар байгаад tan, nat гэдэг хоёр үгөөс яг ижлэгэн кодтой байгаа учраас энэ нэг ийм юунд бичигдэх нь байна. Array дотор бичигдэх нь байна. За bat гэдэг бас тусдаа нэг array. Яагаад гэвэл энэ бол өөр anagram учраас. За энд нь одоо A, B байгаа учраас энэ бол A-ийн count, энэ бол B-ийн count. За тэнгүүд ингэж явсаар байгаад энэ нь бол өөр түлхүүр үгтэй учраас энд нь гарч ирэх нь байна. За тэгээд энд байгаа vector array-уудаа бүгдийг нь нийлүүлээд нэг одоо 2D array хийхэд бидний бодлого дуусах нь байна. За тэгэхээр ерөнхийдөө бидний бодолд бол ийм логикоор бодогдно гэсэн үг. Хамгийн чухал ойлгох ёстой зүйлс бол мэдээж энэ. Бид нар энэ key хийж байгаа. Тэгээд hash map-аар string-ээс vector хүртэл бид нар map хийж байгаа гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй байна. За тэгэхээр хэдүүлээ бодолт руугаа оръё. За яг юун дээр ярьсанчсан биднэрт hash map хэрэгтэй. За тэр map нь яах вэ гэвэл string буюу хэдүүлгийнх нь ярьсан нөгөө түлхүүр байгаа шүү дээ. Нөгөө нэг тэгээд чагт ингээд нөгөө нэг үсгнийхаа тоогоор хийсэн. За тиймгүүд тэр нь хаашаа явах юм бэ гэвэл vector string хүртэл явна. Бид нар vector string дотроо тухайн өгөгдсөн тэр string-ийг бид нар хадгалах гээд байгаа тийм ээ. За энийг хэдүүлээ mp гэд нэрлэлчихье. За тэгэхээр хэдүүлсэнд нь юу байх вэ гэхээр string s нь за энэ одоо strs гэдгийн одоо string-үүд гэсэн үг. Одоо strs чинь болохоор vector string-ээр өгөгдсөн байгаа шүү дээ, тий. Тэгэхээр энэ loop бол тэр string дундуур нь явах нь байна. За тэгээ хэдүүлсэнд нь count-ыг олох хэрэгтэй. Count нь мэдээж 26 ширхэг үсэг байгаа. Тэрний count нь тгээс ихсэн. За тиймгүүд хэдүүлээ дахиад loop бичээд string дундуур явна. За тэрний хэдүүлээ count-ыг нь олохын тулд A-ийг хасч өгөх хэрэгтэй. Яагаад гэвэл бид нэр ASCII кодыг мэднэ шүү дээ. Одоо жишээ нь C гэдэг энэ char нь B үсэг байлаа гэж бодоход B-гээс A-ийг хасахад бол 1 гарна тийм ээ. Тийм учраас тэр индекс дээр нь бид нэр хадгалаад өгчнөө гэж ойлгож босох нь байна. За тэгээд хэдүүлээ юугаа олчлоо. Count-а олчлоо. За ийм count-тэй байх юм байна. За тэгэнгүүт бид нэр string key гэдэг нэртэй нэг string-ийг бий болгочих. За тэгвэл энэ key нь юу хадгалах юм бэ гэвэл мэдээж бидний ярьсан нөгөө нэг хэдүүлгийнх нь кодчлох гээд байгаа тий. Энэ string-ийг бид нэр хийж өгөх гэж байна гэж ойлгож болох нь байна. За энийг яаж хийх юм бэ гэвэл мэдээж бид нэр count дундуур явуулчихна. Тэгэхээр магадгүй count нь одоо юу ABC гэдэг юу байлаа гэж бодоход нэг чагт тэг чагт тэгээд Z хүртэл явах нь байна тий. Тэгэнгүүт юун дээрээ за мэдээж бид нэр n-ийг string болгох хэрэгтэй. Тэгээд чагтыг нэмж өгөх хэрэгтэй. За тэгэхээр энд нь бид нэр онцгой тийм кодыг гаргаад авчиж байгаа гэсэн үг байна. Key дээрээ онцгой кодыг гаргаад авчиж байгаа. За тэгэхээр зөвхөн тэр анаграмууд л ийм кодтой байна гэсэн тийм кодыг гаргаад авчиж байгаа учраас бид нэр mp key буюу одоо map дээр энэ key-г агуулсан л болвол юунда хий. Vector дотроо хий. Тэр юу хийх вэ гэвэл s string-ийг хий гэж бид нэр оруулж өгнө. За ингэж энэ процесс нь явсаар байгаад энэ бүх strs гэдэг энэ vector дотор байгаа бүх string-үүд
одоо анаграмаараа нэг группт орцсон гэж ойлгож болох нь байна. За тэгэхээр бид нар эцсийн хариугаа гаргахын тулд эцсийн хариу бид нар vector буюу 2D array дотор хийх ёстой. За бид нар result гэж нэрсчээ. За тэгэнгүүт за зүгээр p гэчий. За энэ нь болохоор np дундуур явах ёстой. За np нь өөрөө hash map учраас p нь pair гэдэг одоо өгөгдлийн төрлөөр өгөгдөх нь байна. Тийм учраас resource дээрээ бид нар юу оруулж өгөх ёстой вэ гэвэл p-гийнхаа 2 дахь утга буюу p-гийнхаа ард байгаа string-үүдийг оруулж өгөх ёстой байна. Тэгэхээр бид нар аль хэдийн нөгөө групплэгдсэн string-үүд байгаа шүү дээ. Тэр групплэгдсэн string векторуудыг бид нар resource дотор оруулж өгөөд бид нар return хийчихэд бидний хариу олдох нь. За хэдүүл хариугаа шалгаж үзье. За болж байна. За тэгэхээр энэ бодолд ямар хугацаанд явах вэ гэхээр ерөнхийдөө бол O of 26 үржих нь n гэдэг хэдүүлээ тийм хугацаанд явагдах нь. За 26 гэдэг тогтмол тоо учраас ерөнхийдөө O of n гэдээ ойлгочих болох нь байна. За тэгэхээр энэ бол valid anagram буюу гаднаасаа харахад хүнд юм шиг боловч яг дотор агуулгыг нь хараад үзвэл тийм хүнд биш бодлого байх нь байна. Тийм учраас энэ бодлогыг ойлгохын тулд ихсээд тэр valid anagram гэдэг тэр бодлогыг харж үзээрэй. За тэгээ өнөөдөр